Тэгээд 3 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар жүжигчин Ким Сэрүнтэй холбоотой ямар ч мэдээлэл бичлэгийг оруулж болохгүй гэсэн байгаа. Сайн байцгаана уу? Хулан Vibes тавтай морилно. За өнөөдрийн бэлтгэсэн мэдээлэл болохоор өчигдөр жүжигчин Ким Сөхёныг хэвлийн багуурал хийсний дараа Касоён YouTube сувгаас нэмэлтээр цацсан зураг бичлэг болон бусад мэдээллүүдийг хүргэх болно. Дуустал нь хамтаагаарай. Мөн та бүхэн намайг дэмжиж subscribe дараарай. Баярлалаа. За хамгийн эхлээд өчигдөр жүжигчин Ким Сөхён хэвлийн баг хурал дээрээ жүжигчин Ким Сэрүнтэй харилцаж байсан чатыг шалгуулсан. Гэхдээ энэ чат болохоор одоо худлаа байгаа өөр хүмүүс байна гэдэг мэдээллийг хүргэсэн. За үүн дээр Касоёнс болохоор та бүхний шалгуулсан гээд байгаа наад газар чинь өөрөө ямар ч чадваргүй найдваргүй газар штэ. Өмнө нь болохоор тэр энэ газар Н бомбангийн хэрэг гээд нөгөө аюултай нэг хэрэг гарсан штэ. Тэрний хүмүүсийг мэдхээс өмнө ажиллаж исэн байна бичсэн чатууд дээр нь. Тэгтээ шал худлаа дүн шинжилгээ хийгээд хүмүүсийг нь шал худлаа тогтоосон шээ. 24 настай хүнийг 40 гарсан байна гэд ямар ч ажил мэргэжилгүй хүнийг болохоор айгүй эдийн засгийн хувьд доктортой маш их одоо олон төрлийн мэдлэгтэй хүн байна гэж худлаа ярьж исэн. Ийм газраар та бүхэн шинжилгээ хийлгчээд тэрийгэ үнэн гэж итгээд байгаа мó гэж ницаасан байгаа. Мөн нэмээд за жүжигчин Ким Сэрүн бол олон жилийн өмнөх утаснуудаа ерөөсөө устгаагүй байгаа. Бүгд байгаа. 5 гар утас 4 ноутбук байгаа. Энэ дотор бүр хэдэн мянгаараа маш олон нотлох баримтууд зураг бичлэгүүд байгаа. Бид хэдийн одоо цацаад байгаа нь харьцангуй гайгүй байгаа шүү гэдгийг ингээд сануулсан өнгө аястай мэдээллүүдийг өгсөн. Жүжигчин Ким Сэрүний гар утас болон ноутбукуд бүгд дижитал дата сэргээлт бол хийгдсэн байгаа. Тийм учраас тухайн зураг болон бичлэгийг хизээ авсан байна гэдг нь бол бүр ингээд он сар өдөртөөгөө нарийн гарч ирж байгаа гэд дараах зургийг бол харуулсан. За үүний дараагаар дараах бичлэгийг цацсан байгаа. 자, 어떠신가요? 아직 안 먹었어. 빨리 먹어요. 맛있어요? 네. 일단 네. 어이없어. 이 닭도리탕이랑 하면 네. За энэхүү бичлэг нь болохоор 2018 он буюу жүжигчин Ким Сэрүн ахлах сургуулийн 2 дугаар анги байгаамаа. Тэгээд цэргийнхаа чөлөөгөөр гарч ирээд хамт даκτуурын тан идээд байж байгаа дүрс байгаа. Тэгээд хажуугаар нь болохоор ширээн дээр нь бас сөөжүү болон ийм сөөжүүний хундаг харагдаж байгаа. За мөн жүжигчин Ким Сэрүн 2018 онд орж исэн зарим нэг нэвтрүүлгээрээ Солонгос олны тоочийн курсэд явж байгаа гэдгээ бас хэлж исэн байлээ. За энэхүү бичлэгийг цацаад Касоён насан туршаагүй хүүхэдтэй хүртэл хамт архиусан байна. Тэгэд эцээ хүртэл насан туршаагүй байхад нь үерхээгүй гэдгээ хүлээн зөвшөөрөхгүй байх уу? Энэ бичлэгэн дээр гарч байгаа өөрийгөө таньж гэнэ үү? Энийг бас өөрийгөө бишээ гэж хэлэх үү гэж байгаа. Ар гэрээс нь аргаа бараад өөрсдөө байгаа бүх зураг бичлэгийг цацъя гэсэн. Гэхдээ Касоёны зүгээс төр болиулаад байгаа гинэ. Яагаад гэвэл гол нь бас уучлалт гуйж магадгүй учраас түүнийг нь хардсанаж байя гэд бичлэгээ баг багаар цацж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. 험난한 세계의 숲 적자 생존의 처절한 몸부림 그 모든 무게 어깨에 지고 우리를 이끌 사람 나라를 위해 국민을 위해 인생가 필요하다 정의를 위해 평화를 위해 오직 한 사람 За харин саяны бичлэг болохоор тухайн өдөр нөгөө цэргээс түр амралтаараа гарч ирчээд хамт хоол идчихсэн штэ. Тэр өдрийн шөнө нь гинэ. Тэгээ жүжигчин Ким Сөхёны гэр юм шиг байгаа. Караоке төхөөрөмж тавиад одоо нэг өөрийнхөө дууг дуулж өгсөн гэж байгаа. Гэхдээ энэ дуу нь болохоор арай өөрчлөлтсөн байгаа. Яагаад гэвэл бас зохиогчийн эрх зөрчигдөж магадгүй учраас өөрсдийнхөө тавих боломжтой дуугаар орлуулад тавьсан байгаа гэсэн. Нэмээд эдгээр цаны бааз дээр бас хамт ахуулсан зургуудыг бол цацсан байгаа. За тэгээ үүнийг тавиад үерхээгүй гэж байгаа бол энэ зурган дээр хүн бас өөрөө биш үү? Энэ юу хин юм бэ гэдэг асуултыг асуусан. Тэгээд үнэхээр насан туршаагүй байхад нь үерхээгүй гэж байгаа бол grooming гэмт хэрэгтэн болно штэ гэдгийг мэдж байгаа юу гэдэг байдалтайгаар бас эдгээр зургуудыг цацсан. За Касоёноос эдгээр зураг болон бичлэгийг цацаад за хэдий болтол худлаа ярихыг чинь харъя. Энээс илүү баталгаатай олон зураг бичлэгүүд байгаа шүү гэдгийг ингээд анхааруулсан маягтайгаар хилээд нэвтрүүлгээ өндөрлсөн байгаа. За мөн ютубер Ижино өөрийнхөө YouTube суваг дээрээ одоо энэ Kakao Talk-ийн чатыг хуурамчаар хийх боломжтой юу гэд нэг мэдээлэл оруулсан байгаа. Энэ дээр болохоор 2016 болон 18 оны чатыг яаж хуурамчаар хийж болох талаар утсан дээрх тэр тохиргоог харуулсан.
За саяны бичлэгэн дээр гарсанчлан одоо утасны яг нөгөө автомат он сарыг нь өөрчлөөд цаанаасаа тохиргоо хийх юм бол бичсэн чат болон авсан зурагнууд тэр сольсон одоо өөрсдийн тохируулсан он сар өдрөөр гарах боломжтой юм байна гэдгийг харуулсан байна. За тэгээд жүжигчин Ким Сэрүүний одоо ар гэрээс гар утас болон компьютер дээр нь дижитал дата сэргээлтийг хийсэн бол яагаад тухайн үеийнхэн зураг нь одоо KakaoTalk дээр ашигладаг байсан профайл зураг нь гарч ирэхгүй байгаа юм бэ? Жүжигчин Ким Сөхёных өөр байсан штэ. Бүр сүүлд ахуулсан зураг нь байсан. Энэ ийм байх боломжтой мó? Тэгэхээр та хэд ер нь л хийлгээгүй байна гэсэн утгатай зүйлийг хэлсэн байгаа. За нэмэлтээр гэх юм бол жүжигчин Ким Сэрүүний ар гэрээс хэвлийн баг хурал хийхдээ энэ ютубер Lee Jin-ug сток киноор дахиад шүүхэд өгнө гэж мэдээлэл өгчээсэн. Тэрний хариу болохоор өнөөдөр гарсан байна. Тэгээд шүүхээс жүжигчин Ким Сэрүүний ар гэрийнхэнд энэ ютубер Lee Jin-ug одоо ойртохыг хориглосон хориг тавьсан байгаа юм байна. Тэгээд 3 сарын хугацаанд ямар нэгэн байдлаар жүжигчин Ким Сэрүүнтэй холбоотой ямар ч мэдээлэл бичлэгийг оруулж болохгүй гэсэн байгаа. За тэгээд хэрвээ үүнийг одоо зөрчих юм бол илүү их хүн шийтгэл авах болно гэдэг мэдээллийг бол өгсөн байна. Касаён YouTube суугаас болохоор за хуулийн ийм шийдвэр гарсан байхад жүжигчин Ким Сэрүүний талаар ямар нэгэн мэдээлэл оруулах эсвэл гэр бүлийнхэнтэй холбогдох гэж оролдох юм бол одоо шүүхэд цагдаад шууд яаралтай баривчлах хүсэлтийг гаргая шүү гэж анхааруулж байсан. За ингээд та бүхэндээ шинэ гарсан мэдээллийг хүргэлээ. Баярлалаа.